За сайн байцгаана уу. Энэ удаагийн бичлэгээр та бүхэндээ өөрийнхөө одоо 2 дахь мэргэжил болох сая эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу мөн бас ямар ойлголтыг та бүхэнд хүргэхийг зорж байгаагаа ярихаар шийдлээ. За би сая психосоматик буюу одоо орчин үед их яригдаад байгаа сэтгэл эхлээд байна. Дараа нь хүний бие байна. Тэгжиж хүний бие бүрэн эдгэрэх боломжтой юм аа. Тэгжиж бүрэн цогцороо байдаг юм аа гэдгийг судалдаг ухаан байгаа. Тэгээд энэ мэргэжлэр бол би одоо ганц хайдлах буюу одоо хүнийг бүхэл бүтэн талаас нь эмчилнэ гэдэг тийм мэргэжил эзэмшсэн. Тэгээд хүн сэтгэлээр өвдөж болно. Сэтгэлээр өвдсөн өвчин бие дээр илэрдэг гэж ерөнхийдөө үздэг. Психо гэдэг нь эхлээд хүний сэтгэл зүй, ухамсар, дараа нь соматик гэдэг нь болохоор симптом бие дээр илэрч байгааг ерөнхийдөө хэлж байгаа гэсэн үг ээ. За тэгээд энэ дээр болохоор маш сонирхолтой зүйлүүд үздэг. Хүний махан биенээс ахуулаад одоо бидний өв принцип буюу бидний үүсэл гарал тэгээд энэ од эрхсүүд ямар гариг төрснөөс бидний сэтгэл санаа ямар байгаагаас яг ямар зовирууд илэрдэг гэх мэтэр маш сонирхолтой зүйлүүд үздэг. За жишээлбэл би та бүхэнд зориулаад нэг ном бэлдэж байгаа. Одоо сурсан зүйлээ базаад нэгтгээд тэгээ энэ хүн номын маань одоо гол утга агуулга нь болохоор хүний одоо дотоод хөгжил, ухамсар, амьдралын үе шатуудыг астрологийн архетип гэж ярьдаг тийм зүйлээр дамжуулан тайлбарлах юм байнамаа. Тэгээ энэ нь болохоор зурхайн таамаг биш, харин сэтгэл зүй, философи, тэгээд дотоод танин мэдрэхүйн тухай ном байгуулна. За энэ зорилго нь юу гэвэл өөрийгөө ойлгох, дотоод хүчээ таних, амьдралын янз бүрийн үе шат ямар зарчим дээр ажилтгийг ерөнхийдөө ухамсарлахад туслах юм аа. За тэгээд ерөнхийдөө энийг ойлгохын тулд ерөнхийдөө босоо сэтгэлгээ гэж би бол одоо орчуулад байгаа. Сэнгэхэд denken гэж ярьдаг. Өөрийнхөө гүн рүү нэвтэрнэ гэсэн үг. За хүн яагаад гаднах ертөнцөөс бүр дотоод ертөнцөө судлах ёстой юм бэ? Архетип гэж юу юм бэ? Яагаад гариг ордуудыг сэтгэл зүйн бэлэгдэл гэж ойлгож болох вэ гэдэг талаар энэ номондоо дэлгэрэнгүй бичнэ, тайлбарлана, мөн жишээтэй авч үзнэ, ойр дотны хүмүүс төр хэрэгжүүлсэн зүйлүүдээ та бүхэнд бас хүргэнэ. Тэгээд тэрийг мөн бас Монгол сэтгэлгээ ахуйтайгаа уялдуулж тайлбарлах юм бол зүгээр нэг ном уншаад өнгөрснөөс илүү арай хүн болгонд ойлгохдохоор байх бах. Яа тэгвэл нэг номыг нэг хүн уншаад тэнчнээс юм авдаг байхад нөгөө хүн уншаад нэгсэн ойлгохгүй өнгөрдөг ч юм уу янз бүр байдаг шүү дээ. Тэгээд Монгол сэтгэлгээтэйгээ уялдуулчих юм бол монголчууд мань арай ойр байх болов уу гэж бодсон. За ер нь Монгол сэтгэлгээний гол цөм бол тэнгэр газар хүн гурвал гэж ярьдаг дотоод тэнцвэр. Тэгээд энэ тухай ерөнхийдөө энэ дээр ерөнхийдөө 12 энэ ордуудаа хуваацсан байдаг. Тэгээд энд бас бидний мэддэг шороо, гал, ус гэх мэт 5 мах бодууд дээр бас тайлбарладаг. Тэгээд эдгээр нь бас энэ ордуудаа хуваагдаад явдаг. Тэгээд хөгжлийн үе шатуудтай байдаг 7. Ягаад 7 гэж байдаг вэ гэхээр 7 хоног бас учиртай байдаг. 7 хөгжлийн шат гэдэг маань 7-гийн тооны маань учир гэдэг. Ерөнхийдөө юмнуудын учир холбогдол утгуудыг энийг судалснаар маш сайн ойлгодог. Тэгээд эднэрийг ингээд ойлгоод ирэхлээр хүнд одоо зовлон гэдэг чинь байдгүй юм байна. Эн чинь жам юм байна. Тэгээ бас энэ дээр бас хуулиуд яригддаг таталцлын хууль, сөрөг зүйлийн хууль мөн одоо юм эхлэлээсээ үүсдэг гэдэг энэ хуулиудын талаар одоо байгалийн хууль гэсэн үг. Энэ хуулиудыг бас ойлгоод ирэхлээр өвчин чинь яагаад хизээ эхэлсэн гэдгийг олж мэдээ тэнцэнээс нь ур үндсээр нь ерөнхийдөө эмчлэх боломжтой гэж үздэг. Үүнээс гадна одоо орчин үед маш их ярьдаг болсон одоо
хүүхэд наснд байгаа үүссэн драма нь одоо хүний өвчин болоод байна тий бүх юмний үүсэл байна гэж ярьдаг. Тэрийг бас одоо энэ психосоматик аюул сайн тайлбарлаж өгдөг. За энэ психосоматик нь одоо орчин үед эмчилгээнд, урлаг, соёл гэх мэт маш олон бизнесийн салбарууд шийдэх талууд дээр маш их түгээмэл ашиглагдаж байгаа. Ер нь бол хүнийг хувиргадаг, өөрчилдөг, сэтгэл зүйн эмгэгээс нь чөлөөлдөг, эмчилдэг чухал зүйлүүдийн нэг байгаа. Ер нь бол орчин үед бол эм бэлтэмлэлээр аюул эмчлэх гэж үзэж байгаа. Гэхдээ энэ психосоматик гэдэг зүйлээр эмчлэх юм бол яг ур үндсээр нь тий юу болоод байгаагийн гол шалтгааныг олж тогтоодог гэсэн үг. Тэгснээр та ерөнхийдөө одоо өвчнөөс салах магадaltaй гэсэн үг. Ер нь бол хүн амьдралаа яаж амьдарч байгаа өөрчлөх ёстой болохоос биш. Ер нь бол эмэнд найдах бол утгагүй зүйл. Тэгвэл эн чинь маш их хөдөлмөр шаардна, өөртөө тулж ажиллана тий. Тэг яг хүмүүс ихвчлэн хурдны нуудад эм хэрэгэлдэг. Гэхдээ ерөнхийдөө бол эм битгий уу гэж байгаа үг биш. Ерөнхийдөө эмэнд бүх юмыг даатгаж болно гэсэн үг ээ. Тэгээд хүн болгон ерөнхийдөө би өөрийгөө эрүүл гэж боддог. Гэхдээ янз бүрийн дотроо нэг сэтгэлийн зөрчилдөөнтэй явдаг. Энэ зөрчилдөөнөөс болоод ерөнхийдөө биднэрт янз бүрийн таагүй зүгдлүүд тохиолдно, мөн бас өвчлөдөг, таагүй зүйлүүдийг өөртөө дууддаг гэсэн үг ээ. Ерөнхийдөө өөрийгөө тэг арга цааж юм төр зүйлийн зүрээр таашааллаар одоо өөрийнхөө асуудлуудыг шийдэд яваад идэг тийм үү. Материалын зүйлэр ч юм уу одоо гадаад үзмжээ өөрчлөх маягаар тэглээгээд ерөнхийдөө бол бүх асуудлаа шийднэ гэсэн үг биш. Тэгээд байнга л нэг асуудал ингээд тулгараад идэгэн тэр хүн дотоод ямар нэг сэтгэл хөдлөл зөрчилдөөнөө өөрчлөөгүй байна гэсэн үг. Тэгээд нэг зүйлтэй л гацсан хэвээр байдаг гэсэн үг. Тэгэхээр миний хувьд бол өөрийн болоод бусдын сэтгэл зүйг ойлгохын тулд энэ бол маш чухал ер нь бол сэдв. Тэгээд сэтгэл зүйн ухаан гэж би бол үздэг. За тэгээд энэ болохоор ерөөхдөө махан бие бол одоо ерөөхдөө сүнслэг биеийг тухай судалдаг тий. Тэгснээр одоо бүх зүйлийг өөрчлөх боломжтой цогц зүйл гэж үздэг. Тэгээ ерөнхийдөө бол энийг бол ухамсартай, ухамсаргүй гэж хоёр хувааж үздэг. За ерөнхийдөө бол эхлээд бид нар бол ямиг ухамсарлах хэрэгтэй. Ухамсарлах гэдэг нь бол хамгийн ихний төвшөнд бол ер нь бол анзаарна гэсэн үг. Анзаарна, мэдэрнэ гэсэн үг тий. Тэгээ бид нар бол нүдэ нээлттэй байгаа тохиолдолд одоо бүгдийг харж ухамсарлаж байна гэсэн үг. За бид нарыг бол нүдэ нээгээд сэрхэхэд л бид нарыг одоо ямиг харж ерөнхийдөө өдөржингөө ухамсартай байдгаа гэсэн үг. Тэгээ юу болж байгааг анзаарч тэнийг мэдэрч байдаг. Ерөнхийдөө бол яг өөрөө юу мэдэрч байгаанд бид нарыг ухамсарлаж байгаа гэсэн үг ээ. Ухамсарын яг ер нь бол голт нь бол эго сууж байдаг. Тэгээ хүн бол өөрөөгөө анзаарч байгаа тэр зүйлийг хэлдэг. Эго нь бол би гэдэг зүйл оршиж байгааг ухамсарладаг. Бидний ер нь хийж байгаа бүх зүйл нь бол эго боддог. Тэгээд өөрийнхөө дүр зургийг ерөөхдөө бий болгож байдаг. Тийм болохоор ээг нь ер нь бол ямар нэгэн ойлголт дөрүүдтэй өөрийгөө ингэж холбодог. Тэгээд миний хувьд бол би одоо өөрийгөө ээж хүн те инженер хүн, за би монгол хүн өөр юу гэдгийг те би хүний эхнэр хүн гэж ерөнхийдөө өөрийгөө ингээд тэр дүрд ингээд байлгаж байгаа гэсэн үг тийм үү. За тэгээ ерөнхийдөө бол хүн өөрийгөө эго, ухамсар хоёроо холих гээд байдаг. Тэгэхдээ энэ хоёр маань ялгаатай зүйлээ. Тэгээд эгогоор ухамсартай байх ер нь боломжтой. Ерөнхийдөө хамгийн наад захын жишээ бол одоо
бага насны хүүхэд байдаг тийм үү? Нялх хүүхдүүд ерөнхийдөө одоохондоо өөрийнхөө эгог тогтоогоогүй байдаг. Ямар нэг зүйлийг яг одоо байгаагаар нь хүлээж авдаг тийм үү? Ерөнхийдөө ингээд анзаарч байгаа зүйлүүдээ мэдэрч одоо ямар нэгэн шүүлтүр, ямар нэгэн дүргүүгээр хүлээж авч идэг тийм үү? Би гэдэг тусдаа ер нь ойлголт байхгүй, шаардлага бас байдаггүй. Ерөнхийдөө ухамсараар хорвоодлохыг бүгдийг анзаардаг гэсэн үг ээ. Тэг юу ч ойлгохыг юу ч батлахыг хүсдэггүй. Хүүхэд ойролцоогоор ер нь 6 настайгаас эхлэн ерөнхийдөө хүний эго одоо үүсэж эхэлдэг гэж үздэг. Ямар нэг зүйлтэй харьцуулах сургуульд одоо зөвхөн л энийг сурах ёстой гэсэн программын дагуу явдаг сайн муу гэдэг зүйлийг дандаа сонсож явдаг. Тэрнээс эхлээд сайн хүн байх ёстой гэдэг зүйлээс эго үүсдэг гэсэн үг. Тийм болохоор ерөнхийдөө бидний ихэнх далд ухамсарыг бүтээж байдаг гэсэн үг тий. Одоо бидний байнга харж үзэж байгаа зүйлүүд дээр одоо өөрийгөө би гэж төлөөлж идэг тийм үү. За ер нь тийм ч болохоор ерөнхийдөө эго нь ганцхан өөрөө л одоо авч байгаа мэтэр ойлгох гээд байдаг. Ухамсарыг чиглүүлж байгаа гол зүйл нь боловч эго нь ерөнхийдөө бол яг тухайн хүн гэсэн үг бас биш. Ерөнхийдөө эго гэдэг маань одоо бидний ухамсаргүй тийм ухаангүй хэсэг гэсэн үг. Одоо яг үндэ бидний өдөр тутмын хийж байгаа дийлэнх нь болохоор ухамсаргүй энэ зүйлүүдээс гарч ирж байдаг. Ерөнхийдөө зүүрлэх юм бол гэрэл тусаагүй зүйлүүд гэсэн үг тий. Гэрэл байгаа газар сүүдэр байдаг гэсэн үг тий. Бидний харвал ухамсар нь гэрэл, эго бол сүүдэр гэж үзэж болно. Энэ хоёр хоёулаа бэжиж ерөнхийдөө арга бэлэг гэдэг шиг ингээд тэнцвэртэй байх юм аа. Ер нь бол ухамсаргүй гэсэн хэсгүүдээс одоо бидний хүчүүд гарч ирдэг гэсэн үг тий. Бидний ухамсаргүй байдал их давамгайлсан бол одоо бидний эгогоос одоо өөрийгөө тэгж бүрдүүлсэн хэсгээс одоо үйлдэлүүд манд гарч ийн гэсэн үг. Одоо бидний ухамсартай хэсэг гэх юм бол бид нар одоо яг анзаарч таньж мэдснээр үйлдэж байгаа үйлдэлүүд маань гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө ухамсаргүй байна гэд маань ер нь бол цаанаасаа болж идэх зүйлүүд одоо бидний өвгдөөс одоо хөгжлийн үйл явцад үүссэн хадгалагдсан зүйлүүд гэсэн үг ээ. Одоо жишээлбэл бидний одоо төрөлхөөс өгсөн одоо зан чанар гэж байна тий. Огторгой ертөнцийн уялдаатай одоо төрсэн гонсараас хамаарат тэг мөн төрж өссөн орчин гэр бүлийн байдлаас бас хамаарсан тийм далд ухамсарт маань одоо орсон тэр мэдээллүүд байгаа тийм үү. Одоо жишээлбэл би нэг их тэгж ярьдаггүй. Ингээд хүн болгонд өөрийгөө ингээ илэрхийлээд байдгүй. Одоо энийг бол би амархан тавьж чадахгүй гэсэн үг. Тэгвэл би бол яг илэрхийлэх ярих юм аа бол хэрэгтэй цагт нь ярьдаг. Тэгвэл энийг бол ингээд хурдан өөрчилж болох зүйл бол биш гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол энийг бас сул тал гэж бид нэр авч үзэж болохгүй. Ягаад гэвэл хүн болгонд өөрсдийн гэсэн давуу тал гэж байгаа. Тэрийгэ таагаад сул тал гэж байгаа. Тэгэхээр заавал юмыг сайн муу гэж ерөнхийдөө ялах шаардлагагүй гэж үздэг. За ерөнхийдөө бидний ухамсаргүй хэсэг бол ерөнхийдөө бидний өөрсдийгөө баланслах буюу бидний өдөрт ингээ гаргаж чадаагүй сэтгэл хөдлөлийг ерөнхийдөө бол зүүдээр гаргадаг гэж үздэг. Бид нар одоо өдөрт гаргаж чадаагүй сэтгэл хөдлөлөг бодсон бодлууд юм уу тэд нар маань зүүдээр дамжуулж ерөнхийдөө бидний сэтгэл хөдлөлийг тэнцвэржүүлж гэж
үздэг. Зарим хүмүүс бол зүүн совингоор бас ирээдүг зөгөндөг бол ихэнд ухамсаргүй болсон үйлдэлүүдийг хоорондоо нэгдэж уулзаж баланслуулж байна гэсэн үг. Ерөнхийдөө бол бидний төрөлхийн чадвараа гэсэн үг. Хэрвээ та одоо жишээлбэл нэг хүнд гомдчоод гомдлоо тайлж чадахгүй байгаа л одоо жишээлбэл та зүүдэнд одоо нэг хүн гомдлоо тайлж байгаагаар ч юм уу гомдлын тухай тийм зүгдэлж тэр гомдлоо тайлж байна гэсэн үг. Тэгэхээр бид нарыг бас зүүд нэг тийм муу зүйл биш хар дарж ийн маа гэдэг нь бид нар одоо дарсан сэтгэл хөдлөлөө зүүдэрээ ерөнхийдөө баланслуулж байна гэсэн үг юм аа. Мөн бас нэг жишээ бол одоо бид нар одоо хүнд гомдчоод уучлая гэж боддог тийм үү. За би гомдоод яах юм би уучлая одоо ингээл орхичих гэж боддог. Гэхдээ бидний одоо тэгж өөртөө хэлсэн ч гэсэн тэр гомдол маань бидний дал тухамсарт байж идэг. Дараа нь яг тэр адилхан зүйл болоход тэр маань сэргдэг гэсэн үг. Тэгэхээр бид нар тэр гүнд байгаа тэр дал тухамсарт байгаа хэрэггүй мэдээллүүдийг засахын тулд тэрийгээ ер нь анзаарч танин мэдэх хэрэгтэй гэсэн үг. Тэхийн тулд одоо энэ психосоматик гэдэг зүйл маань маш сайн тусалдаг. Өөртөө ямар мэдээлэл гарч ирж байна гэдгийг бясалгалаар зүүдээр мөн одоо тань дээр илэрч байгаа одоо өвчний мэдээллүүдээр бүгдийг ер нь бас сэтгэлийн өвчлөлөө тэр гүн шингэсэн дал тухамсрын мэдээллүүдэд тайлах боломжтой байдаг гэсэн үг. За энэ бичлэгийг дуусгахдаа та бүхэндээ одоо бас нэг даалгаврыг санал болгоё. Тэгээд дараагийн дугаар дээр дахин иргэн энэ тухай ярилцъя. За архетипийн тухай баг зэрэг одоо дурдсан. За тэгээд та бүхэнд өгч байгаа даалгавар бол одоо жишээлбэл Юнгийн архетип гэж гуглдж болно. Эсвэл психосоматикийн архетип эсвэл үе принцип гэж гуглдж агаад ямар нэгэн тийм дүр та бүхэн одоо дүр олж аваад тэр чинь ерөнхийдөө таны одоо зүрхэндээ маш их ойр тусаж явах хэрэгтэй. Бодлоосоо биш ер нь бол та зүрхэн дээрээ төвлөрж байгаад ерөнхийдөө юу таны сэтгэлийг хөдөлгөж байна те. Тийм архетип ерөнхийдөө та сонгож аваарай. Тэгээд эсвэл бол ойр тойрны хүмүүсээс чинь ч бас таны хүндэлдэг хүн байж болно. Тэдгээр хүмүүсийн агуулдаг шинж чанар те таны хүндэлдэг одоо байдлаг зүйлүүдийг та өөртөө шингээж илэрхийлэх гэж үзээрэй. Тэгээд яг тэр хүн шиг байвал ямар мэдрэмж төрөх вэ? Тэгээд би ийм хүн байсан бол яах байсан бэ? Одоо энэ хүн шиг байсан бол би яаж амьдрах вэ те? Энэ хүний амьдралаар нэг ерөнхийдөө амьдраад хөдөлгөө, сэтгэл зүй бүх ер нь үйлдэлүүдийг өөртөө төсөөлөөд ерөнхийдөө өөртөө тийм орон зайг гаргана гэсэн үг. Өөрийн дотоод зай, орон зайдаа тийм зан чанарыг ерөнхийдөө шингээгээд тэгээд өөрийнхөө зан чанартаа уусгаад ерөнхийдөө та тэгээд туршаад үзээрэй. Тэг ерөнхийдөө бол өөрийнхөө одоо нэг онцлог шинж чанар байдаг штэ. Тэрэнгүүрээ та бас одоо ингээд бас нэг ингээд хөглөгдөөд амьдраад үзээрэй. Тэгээд үр дүнгээ та бүхэн энэ комментэд хуваалцаарай. Тэгээд цаашинд яаж одоо хөгжүүлж явах вэ гэдгийг дараачийн бичлэгээр та бүхний комментиг уншиж байгаад ярилцъя.